би ингээ гэр бүлээ хайрлаж байгаа байхгүй. Тэ ерөөсөө тэр хил амыг би л авъя. Тэгвэл бас хүслийг бас хятад ирлээцгээд байвал айгу надад айгу хэцүү юм бил. Гүтгэгдсэн мэдрэмж гэх юм уу те. Доромжлогдсон тэр мэдрэмж би бас дүртэл мэдэрчсэн болохоор тэр маань миний хувьд амьд цээжинд манай материал болоод байж байгаа тийм. Би ганцаараа өсвөл яг энэ одоо 20 жүжигийнхаа төгөлдөр шиг 3 хүүхэд болгоо ачиж. Цогтой яагаад юм болгон ганцаараа гадаг бол хаягдчих гээл те. Тэгж харуул тэгэл хаягдсал цогтой харагдана. Ерөнхийн хариулагч Мегмар Нарангийн бат болд. 20 жилийн дараах дахин тесрэлт. 3 дугаар сарын 22-нд хүртэл хаалтын тоглолтууд үргэлжилсэн. Өдөр бүр 19 цагаас за ухтаа бол энэ жүжигийн гол дүр байлаа. Тэгсэн жүжигийн одоо лаборатори хэсэг гэж байгаа байхгүй одоо ард энэ үйлдвэрлэлийн цехийг тэгээд энэ үйл явц дээр солигдсон. Тэгээд одоо солигдсон тэр дүр дээрээ ч гэсэн агуу сэтгэл хангамжтай байх. Мэдээж Монголын сор болсон гайхалтай жүжиг тоглож байгаа тийм. Ингээд тэр зохиолч маань өөрөө арайж ийм биш байгаасаа гэсэндээ битсэн байгаа хөөхгүй зохиолоо. Арайж битгий ийм болоорой гэдэг ч юм уу. Арай ийм биш вэз гэдэг ч юм уу те. Ус төрийг эрх баригчийг те. Одоо намыг те тэгж хэлсэн байна те. Эрх баригч тэр одоо ард түмнийг эрхийг одоо ард түмний өмнөөс одоо эрхэнд хүрсэн тийм хүмүүс байна шүү дээ. Эрх мэдл те. Төрийн өндөр албан тушаалтнууд гэх юм байна. Тийм ээ. Тэнгууд одоо болохоор тэр зөвнөл нь биелцэн. Тийм. Тэгэхээр 20 жилийн өмнө арай ч юм биш байх та гэж уран бүтээлчд бодож тоглож исэн бол одоо энд байгаа уран бүтээлчд бүгд энэс цаашаа байгах уу гэдэг ч юм уу тийм байгаа. Би бол одоо тэгж бодож чинь гүтгэгдсэн мэдрэмж гэх юм уу доромжлогдсон тэр мэдрэмж би бас дүртэл мэдэрчсэн болохоор тэр маань миний хувьд амьд цээжинд манай материал болоод байж байгаа. Тийм болохоор би тэрэн дээрээс түшиглээд ингээ явхад дүр маань бол ямар ч асуудалгүй. Гэхдээ найруулагч намайг арай өөр өнцгөөс харуулахыг үзэхэд харуулахыг одоо бүр л үхссэн гэх юм те. Би бас амар тийм азтай бас ингээ хувь тавилан маань гайхалтай гэж боддог. Би жижиг ах бүтээр бол Монголын одоо хамгийн богино хугацаанд хүмүүсийн одоо тэ залуучуудад тэ шүтэгдэж тэ атаархлын төрүүлж бишрүүлсэн юм бас юм уран бүтээлч. Тэгээд одоо жүжигчин хүний карьер, жүжигчин хүн дахин төрж болох уу, болохгүй юу те. Би тэгээд бас одоо миний ингээд сэтгэл дотор байдаг үг бол нёгийг хийж болсон бол нэжгээдийг хийх бүрэн боломжтой гэж би боддог байхгүй. Тийм болохоор одоо зөвхөн тэр жанр те насан туршийн тэр инэдмийн жанртаа ингээд баригдаад байхыг хүсэхгүйгээр нэмэх 17 жижигэ цогтой хоёр бол одоо сэтгэл зүйн нийгмийн драмаар эргэн ирж байна гэж би дотроо бодож байгаа байхгүй. Миний үеийнхэн болохоор ярилцлагуудыг харахад нэг хардгуу мардгуул гэдэг юм билээ. Би бол бүгдийг харчдаг. Яагаад ч юм би бүгдийг хардаг. Тэндээс ер нь хэр яваагаа мэдэрдэг байхгүй тий. Одоо чинь огт би ингээд бас ямарваа нэгэн үйл хийхгүй, бүтээхгүй, хөдөлмөрлөхгүй бол нам гүн байгаад үл яах юм бэ тий. Би ингээд улс орны тухай үзэл бодлоо илэрхийлсэн чинь нам гүн байгаад байл яах бэ тий. Бид энэ үзэл бодлоор нэг кинонд нэг дүр дээр хэлсэн чинь нам гүн хинч тоохгүй л яадаг. Тэгээ тэнгууд хүмүүс намайг ингээ үзчихэд тэгээ бухимдаад тий. Одоо юу гэдэг хятадын ирлээц, хятадын тагнуулч муу чагсаал бус нөлөөлөгч гэдэг ч юм уу тий. Ингээд янз янзаар ингээ ялж байгаа нь бас ингээ гоё дөөхгүй. Тэгээ нөгөө талаар би нэг юм олж харсан байхгүй. Намайг одоо үзэн яддаг хүн маань надаас сошиалор уучлахгүйсэн байхгүй юу? Амар их юм бичээд. Тэнгууд би нөгөө хүн блог хийдэггүй байхгүй. Тэгээд би миний блог хийдэггүй энэ маань айгу зөв юм байна гэж боддог. Тэгвэл магад блог хийгээ яваад байдаг. Тэгээ нөгөө хүндээ бас юмыг ойлгох боломж өгдөггүй байхгүй. Би ч гэсэн бас үнэхээр тэр хүний зөв байж болно шүү дээ, тий. Заримдаа зөв байдаг тэр хүнийх. Заримдаа миний хийсэн кино муу байдаг. Тийм байлээ шүү гэдэг.
би тэрийг ухаардаг байхгүй. Ингээл харилцсан ингээл хүн чинь тэ өдөр үеэр тусам л өчтөрийн цогтоогоос би илүү сайжирсан байж шээ. Тэгэхээр чи ингээд арай юм байдаг юм л тэ. Би бол яг хуу амар хараалгуулж ирсэн юм бохоо. Гэхдээ тэр нь бас би тэрийг бас ингээд гоё дараагийнхаа уран бүтээлийнхаа хүч бензин болгох гэж хичээд байхгүй. Шууд хайж ирснээс балансыг тэнцвэрлэх гэдэг чинь тий. хүүхдээ хэд их хэрэглүүлж байна. Та яг 3 хүүхд хэр их хэрэглэдэг вэ? Яг одоо жишээ нь би ганцаараа өсвөл яг энэ одоо 20 жүжигийнхаа төгөлдөр шиг 3 хүүхэд болгоо хайчихна. Одоо миний хайр ихтэйдэг байхгүй. Тэр балансыг ээж нь тааруулдаг байхгүй. Тэгээд ээж нь хайр одоо би бол тэгж ойлгосон шүү дээ. Одоо хайраар дүүрэн байх нь бол ээжтэй холбоотой тий. Бахархал, хүсэл, тэмүүлэл одоо зөв шударга зарчим бол аавтай холбоотой тий. Итгэл найдвар гэх юм уу тий. Тэгээд ингээ аав ээж хоёулаа зэрэг ингэж ажиллаж ийж нийгэмд гарах хүнээ ингээ бүтээдэг. Тэгээд ингэ тийм болоо гэж боддог. Эхнэртээ байгаа тэр дотор байгаа авьяасын нээгт нь тусалсан байхгүй юу? Тэгээ миний эхнэр жүжигчин болох мөрөөдөлтэй байсан байхгүй юу? Тэр мөрөөдөл нь би тэр мөрөөдлийн одоо гүйцээж өгсөн байхгүй юу? Тэгээд битэр тэр үедээ болохоор рил мил ч юм уу влог ч юм уу ингэж хийнийгаа гоё өрдөж хийнийгаа одоо тэр чинь бас нөгөө талаараа багахан бизнес байгаа шүү дээ. Тэгээд ингээд хамтарч ингэж гоё ийм TikTok, Reel ингэж влог хийдэг байсан. Харин одоо л хийхгүй болсон. Тэгээд яад вэ гэвэл би ингээ гэр бүлээ хайрлаж байгаа байхгүй. Тэ ерөөсөө тэр хил амыг би л авъя. Тэгэхгүй бол бас хүслийг бас хятад ирлээцгээд байвал айгу надад айгу хэцүү юм бэл. Ер нь тэгээд тий надаас өөр хүмүүсийг миний төлөөнөө, миний гаргасан шийдвэрийн төлөөнөө энд байгаа хүмүүсийг ингээ зовоогоод байхаар айгу хэцүү бэл. Тэгэхээр ерөөсөө би л одоо тэгэл одоо тий нөө энэ угаасаа л анд хийн явдیں۔ Тий гэр бүлээ тийчээхэнд бол анд ирчүүд явдаг тий. Тэгэл тэр аахгүй. Энд чинь аан штэ. Энд чинь ерөөсөө амьдралын тэмцэл өсөлтөө тэгээд битээр бол одоо л би бол нэг дэлгүүрт маань одоо сууж ийн. Тэгэл битээр ингээл за нэг хүртэг зарчлаа. Ямар гоё юм бэ гэл ингээд байж ин. Тэгэхээр тэр бол одоо хэвэн л байна. Тэгээд хүмүүс өөрсдөө хэвэн биш хараад байдаг байхгүй. Хэрвээ чи цогтой яагаад юм болгонд ганцаараа байгаа юм бол хаягдчих гээл тий. Тэгж харуул тэгэл хаягдсал цогтой харагдана. Сэтгэлээр унтсан. Байгуу миний тэр гонхтой байгаа бүхэн маань ингээд би нүднээсээ нууж чадахгүй шүү дээ. Миний нүдийг хараад амар гонхтой энэ хаягдчих гээл тий. Нөгөө талаараа цогтой хайчиж гэдэг ч юм уу тий. Амар цоглог байна. Энэ их додгор байна. Энэ эхнэрийг хайцсан юм биш үү гэдэг ч юм уу тий. Хүмүүс яг тийм л байгаа байхгүй. Хүмүүс яг энэ бол яг өнөөгийн байгаа байдаг. Би болохоор энэ дэр өөр гайхдаггүй. Би энэ гайхах зүйл бол нотлох баримт буюу факт байхгүй тий. Өдий болтол тэгээд энэ цоо яриач хэдэн жил ч явав. Гэхдээ энэ цоо яриаг одоо нотлсон нэг ч юм одоо байхгүй шүү дээ. Тэгэхээр би одоо юу хэлэх вэ те?